Дорж балмын Эрдэнэ цагт инэдмийн баярт зориулсан цувралаас алс газар албан томилолтоор 10 жил болоход Америк Оросд ч ялгаагүй адал явдлаар дүүрэн нэг удаа Оросын Челябинск Курган мужаар удаан хугацаагаар томилолтоор явж байгаад дагалдан яваа Оросууд маань тэд голдуу Оросын тусгай хүчнийхэн спецназын офицерууд байдаг. Амьд хонь авч алж шарж идэн ядаргаагаа тайлах юм болоод надаар тарган туранхай сайн муу хонь ялгаж таниулахаар дагуулan машинтай явсаар ой хэрийн бүст нэгэн отор хонь дээр очлоо. Урт сүйлтэй нарийн ноосд хоньч мөн уудсан сүйлтэй казакийн бор тарлан хоньч холилдсон холимог суур хоньноос шилж хамгийн өндөр бяруу шиг том биетэй уудсан сүйлтэй бүдүүн бор эр хоньыг би бариад авлаа. Замд явахдаа дагалдан яваа хоёр Оросоос хэн хонь нэдлэхийг асууж явдлаа. Афган, Чечен, Балканд алдж байсан тухайга ам уралдан ярьж би хоолойг нь хэрчин хэмээн сайрхаж явсан өнөө хоёр Орос маань яг хонио бариад бутны хажууд нядлах болоход чи хэрч би бүр айлэрт хөндөрч гэцгэн биеийн рүүгээ чихэж байснаа. Намайг чадах уу гэхээр нь би дугайл толгоогоо дохин хонио дээш тэнгэр харуулan нэгээр нь хоньныхоо толгойг төшүүлээд нөгөөгөр нь хойд хөлийн татуулан Монгол ёсороо өрцийн цоолон гараа гизрүүн лавхан шургуултал өнөө хоёр спецназ маань бүү үзэгт бурхан минь гээл бутны цаагуур бултаад зогтаагаад орчихлоо. Миний хувьд хөдөөний хүүхэд багаасаа 5 дугаар ангиасаа л сум нэгдлийн бой мал нэдлгааны цэг дээр өдөрт 10-20 хонь нядлаж аавын үгүйд атан тэмээгч нугаслаж сурсан болохоор юу хэн байх вэ? Дор нь голыг гогдоод арсыг хуулаад нөгөө хоёроо дуудан яаж гэдс гаргах янзлах мах эвдэх зэргийг газар дээр нь зааж өгөв. Хамгийн гол нь тусалж цус гаргалгүй төхөөрсөнд тэд ихэд гайхацгааж цээжний хөндийгөөс гаргасан 3-4 литр цусыг харснаа намайг амьдаар нь хоньны зүрхийг суг татсан байх магадлалтай гэсэн дүгнэлт хийж бид өөрсдийгөө бүгдийг чаддаг хамгийн шилдэг спецназ гэж байсан чинь юу ч биш юм билээ. Харин энэ Монгол хурандаа Эрик бол биднээс илүү аймаар хэрцгий жистоки юм билээ хэмээн хамт олондоо үдсэн харснаа өгүүлсэн сурагтай. Манай алдарт 2 дугаар ротын цэргүүд нь дархан шарын голын сайн эрчүүд голдууч дархтын Батбаяр гээд хөвсгөлийн ганц хөөрхөн бор цэрэгтэй байлаа. 80-90 оны хооронд оны ялгаа гэдгийн оргил байсан тэр үед баг дарга нартаа би байн та нар дархтын хүүд гар хүрвэ? Батбаярт гар хүрвэл ёстой балрын шүү гэж зааж захих зандар хоёрыг хослуулан хэлнэ. Нэг өглөө ирээд цэргүүдийнхээ нүцгэн биений үзлэг хийхэд нөгөө Батбаярын баруун нүд баг зэргийн тэнтэй байхаар асуудал. Байлдааны Бердийн машина арчиж угаад баруун өнцгийг мөргөчихсөн юм гээл гүрж байна. Тэгээд Батбаярыг дагуулад автопарк дээр очоод яг хаана яаж мөргсөн тухайгаа чи газар дээр нь үзүүлээд өг гэхэд бодит байдал дээр баруун зүүн тал илтэд зөрсөн ч зүгээр байгаа зүүн нүдэрээ Берд машины баруун өнцгийг бас мөргөх янзтай ус хийхээр нь арай хийж барьж тогтоолоо. Эргээд роттой эртэл энх баяр гээд дархны өндөр гоголдсон шар төрүүч салаа орлагч маань ангийн эмнэлэг дээр байна гэхээр нь яасан бол хэмээн яарвчлан яваад очтол нүрээр нь битүү хээрийн сургуулийн тесрэх пакетны элс шиг жижигхэн дарны хэлтэрхийнүүд шигдэн орсныг ангийн эмч орлогчийг маань орилуулан чарлуулан байж ширхгээр нь
шин зүгээр үрцсийн ширхэгчлэн түүж байлаа. Салаа орлогчоос "Бүчи дарахтын Батбаярыг шанаацсан уу?" гэтэл. "Тийм" гэл толгойд өгч байна. Учир явдлыг тодруулбал тэрээр ангийн гадаа модон жорлонд очоод бие засах санаатай суудал карманд нэг юм нухаад байхаар нь гаргаж ирээд үзжээ. Тэгсэн өчигдрийн хээрийн сургуулиас үлдсэн толгой нь гээгдсэн тесрэх пакет байхаар нь урдаа тавцан дээр тавьчихад тамхиа татангаа тайван айван бие засч дуусчиход асаатай тамхиныхаа акуркийг унтраах санаатай өнөө тесрэх пакетны онгорхой нүх рүү шургуултал тэр чигтээ дэл бүсэрсэн тухай чичрэн ярьж байлаа. Тэр цагаас хойш дарахтын Батбаяр дарахлагдж орлогч түрүүч маань Оросын маамуугийн нүүрэн дээр их шиг жижигхэн Веснушки шиг цоохор мэнгтэй болж хаалгдсан юм да. Ер нь тесрэх пакетнээс болоод тэр түрүүч бүү хэл би өөрөө хүртэл бас онигоонд орж байсан юм. Захирагчийн нэрмжид шалгалт өгөж яаж ийж хонхойсон хэдэн канистра яаж засч янзалдаг юм блэ хэмээн бодож суудал. Манай нөгөө ротын захирагч Батболд бүх канистра цоошинд болгосныг сонсоод очиж нүдээр үзээд бишрэн асуутал. "Өө тэр амархан. Тесрэх пакет дотор нь хийж дэлблээд тэгшрэнгүүт нь төмрийн сайхан ногоон будгаар будаад л цоошин болгосон. Гингүүт нь ахиж цааш нь олон юм асууж лавлсангүй. Шууд л хэдэн зэрэгтэйгээ хээр окопонд очоод 10 канистра эгнүүлэн тавиад нэгэн зэрэг командаар анхаар тесрэх пакет асаагаад канистрда хийгээд таглаад зүхтаад окопондоо гэж командлаад алсаас окопноос сонсчээ байтал пис пас хийн яг л бөмбөг дэлбэрч байгаа юм шиг нүрглэм болоод дуусангууд огл харайн босч очоод үзтэл ганц ч канистр байдгүй. Харин 10 төмөр канистр минь дундуура яг гагнаасаараа зад үсрэн салсан 20 ширхэг тэгширсэн гөлмөн төмөр тэр дээр тэнгэрээс буун ирж энд тэнд хөглөрөн хэвтэж байлаа. Тэр явдлыг Батболд маань сонсоод толгой сэгсрэн инженерийн тооцооллоор дариныхаа орцыг олон дахин багасгаад бас канистрийнхаа тагийг онгорхоо орхитгийм гэж хэлж билээ. Манай ротууд хоорондоо ил талд төрөл бүрийн уралдаан тэмцээн урлагийн үзлэгт байнга өрсөлдөөнтэй ч чадвар чансаа сахилгагүй зэргүүдийнхээ хүчээр манай 2 дугаар рот л төрүүлнэ. 1992 оны армийн марш тактикийн тэмцээнд манай рот дээр тулгуурлан дэслэгч Баяр Магна ахлагчтай ангиас томилогдсон салбар аримд үзүүрлэж мөнгөн медаль хүртэж байлаа. Манай 2 дугаар рот бол нэг казармд байрладаг атгсан шагаа шиг 100 зэрэгтэй хээрийн сургууль болохоор ротын халуун тогоогоон чирээд хоол хүнсээ тусад нь аваад гардаг жинхэнэ цэрэг ирсийн халуун ам бүл бүрдсэн дайчин уламжлалт шилдэг рот байв. Цэргийн дарга хүн цэргүүдэн эцгийн ёсоор хайрлаж, хатааж, харамлаж, гамнаж байх нь чухлаа. Өглөө бүр ирээд рот тайчаад командар цэргүүдийнхээ нүцгэн биений үзлэг хийнэ. Энэ нь цэргүүдийнхээ шарах сорив биеийн жинг үзэж тураалд орох, хацар гарна хагарч сайртах, шин цэргүүдэн сэнсэрхээ сэргийлэх ротын захирагчийн тогтмол хийдэг ажлын нэг. Хацар нь сайртаж, хуруу хагарсан сэргийг хамгийн дөрүүнд анхааралдаа авч, ахлах тогоочтой зөвлж угаад ангийн гал тогоонд бэлтгэгчээр 10 хонуулаад авах. Болж өгвөл ар талын орлогч хүнсний даргатай ярьж угаад хөдөө ангийн мал дээр агаар салхинд сар болгоод авчирхад ямар ч шин цэрэг асман цэргийн дайтай сэргэлэн цовоо болцоход анги салбартаа ирээд алзахгүй цаашдаа албаа хаагаад явчихдаг. Армийн 7 удаагийн онц ангийн манай алдарт 2 дугаар рот бол арим цомгтгоход 4 рот нийлж
Негрот болж анхны захирагчаар нь Алтан булагт нүүж ирэхэд миний бие томилогдож байв. Надаас наран гэрэл, энх баатар, бат чулуун гээд бие биедээ дайчин уламжлалтраатай бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөөр олон жил айрамд хурандаа болтлоон дэвсцгээж. Одоо бүгдээрээ нэгдсэн үндэсний байгууллага Африкт Монголын энхийг сахиулах мянган цэргийн командлагчаар хэд хэдэн удаа томилогдсон ажиллаж эр цэргүүдээ бүгдийг эсэм мэнд эрүүл сарвал эх орондоо авчраад байна. Дорж булмын Эрдэнэ цогт. Уншсан Эрхэнбаярын Бат дорж.